Сүүлийн жилүүдэд дэлхийд даяараа дроны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа бол хиймэл оюуны технологитой хосолсон ухаалаг системүүд шин шатанд хүрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Монгол улс ч мөн энэ салбарын эрх зүйн орчныг шинжлэх, туршилтын бүс байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд залуу ур чадвартай боловсон хүчинг илрүүлэх зорилготой DroneCon 2026 тэмцээн болж шилдэгүүдэд тодрууллаа. За тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цэрэнд олгоор хүргэнэ. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр нисгэгчгүй нисгэгт хөөрөмж жолоодлогын үндэсний авраг шалруулах DroneCon 2026 тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай болж хөндөрлөө. Энэхүү тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор одоо 2 дахь жилдээ энэхүү захиам агуулгдлаа. За өнгөрсөн онд буян тухайд 400 орчим тамирчин оролцож байсан бол энэ жилийн хувьд 600 гаруй тамирчин оролцож сар хүрээгээ илүү тэлсэн байна. За оролцогчид ерөнхий жижиг дрон хөл бөмбөг, дрон кодчлал ба одоо хиймэл оюухан, сонирхогчдын уралдаан гэсэн 5 ангиллаар өрсөлдөлөө. За тамирчдын хурд, ур чадвар, наривчлал, инженерчлэлийн шийдэл өндөр түвшинд хөгжиж байгааг бол шүүгчнэр онцолсон байна. За оролцогчдын хувьд хамгийн залуу нь 4 настай байсан бол харин хамгийн ахмад нь 50 гаруй настай байна. За тамирчдын өрсөлдөөн бол маш ширүүн байгаа. За ер нь бол өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр олон улсад одоо манай тамирчид одоо чадвараараа хэр одоо зөрүүтэй байна вэ гэдгийг харуулбал манайхан одоо олон улсад бүлээн зөвшөөрөгдөхөөр одоо чадвартай болцсон одоо бүх төрлүүдээр одоо харагдаж байгаа. Манай Монгол улсад бол өнгөрсөн жилээс ахуулаад дотоодын одоо ихтэй сургуулиуд дроны мэргэжилтнүүд бэлтгэж одоо ихэлсэн байна. За үлдсэн одоо ард иргэд одоо бусад хүмүүсүүд одоо яг өөрсдөө хувийн одоо журмаар одоо ашиглалтын журмаар одоо ашиглаж илүү болж байгаа. За цэргийн байгууллагууд бол одоо чинь зэвсгчний харьяа ангууд дээр бол яг нэрчвийн сэтгүүрэмжийн орон тоолтой яг энэ талын мэрэгчлэр одоо ажиллаж байгаас цэргийн албан агчид байгаа. Тэр нь бол яг одоо ажилдаа одоо онцлогтой байгаа учраас яг энэний дагуу одоо ажил мэргэжлийн онцлогоор бас илүү бас сайжирч байгаа. Энэ Орос Украины зөрчилдөөн, ойролт орнын зөрчилдөөн гэж харах юм бол үндсэн зэвсэглэл нь одоо дрон болоод хөвчлээ л да. Тэгэхээр ер нь бол стратегийн ач холбогдолтой зэвсэглэл гэж ярих юм бол зэвсэглийн төрөл болчоод байна. Нөгөөтэйгүр энэ маань өөрөө чөлөөт спортын төрөл бас байгаа. Тэгэхээр энүүгээр нөгөө аюулгүй байдал талаас харах юм бол энэ спортыг маш сайн дэлгэрүүлж чадвал манайх бас энэ дроны талаар бас дутгааргүй гэж харж байгаа. Дроны энэ хэрэглээ маш энэ салбаруудад нэмэгдэх тусам дроны оператор буюу дроныг удирдах энэ аюулгүй ажиллагаа хангадаг энэ хүмүүс маань шинэ мэргэжил болж орж ирж байна. За хамгийн анх одоо өөр одоо 15 жилийн өмнө хэдхэн хоббигоороо нэгдсэн ийм залуучууд одоо 4-5 хаан залуучууд нэгдэж ингэж хоорондоо тэмцээн хийгээд жижигхэн тэмцээн хийгээд энэ одоо спортыг Монголд анх эхлүүлж ийсэн. Гэтэл одоо ингээд төрийн дэмжлэгтэй ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр ийм үндэсний хэмжээний спорт болж байгаад нь маш их баярлж байна. Нэг онцлог нь бол ялангуяа мэргэжлийн тамирчдын хувьд айгүй өндөр зардалтай байдаг. Нэг дрон нэг удаа унгаахад 2-3 сая төгрөг. Энэ болгоныг өдийг хүртлийн тамирчид маань өөрөөсөө гаргаж байна. Тэгэхээр олон улсад бид бүхэн энэ тамирчдаа гаргаж амжилт гаргахын тулд байгууллагууд улсаас ямар нэгэн байдлаар дэмжих хэрэгтэй байна. Дрондоо санаа зовдгоо одоо тэмцээнд оролцдог болмоор байна. Нодлон манай тамирчид Казахстан улсад очиж олон улсын тэмцээнд анх оролцсон. Тэгэхэд өөр улсын тамирчид одоо жишээ нь өөрөө дроноор засдаггүй. Цаана засварын багтай ямар ч санаа зовдгоо зөвхөн одоо сэтгэл зүгээ тэмцээндээ бэлдэж ингэж оролцдог бол манайхан өөрөө ганцаараа очиод өөрөө бүх юмаа хийгээд өөрийгөө дадлагжуулаад ингээд оролцож ийсэн. Хэдий тийм боловч одоо үнэхээр сайжирж байгаа. Тийм учраас яг энэ тал дээр одоо анхаарч өгүүлэх хэрэгтэй байна. Бодлогын төвшөнд бол энэ дроны хөгжил, нисчгүй нисэх хэрэгслийн хөгжлийн талаар үнэхээр бодохгүй болохгүй. Аль яам нь хариуцах, ямар агентлаг энэ чиглэлийг хариуцах гэдэг дээр бодох хэрэгтэй. За дээр нь боловсролын байгууллагууд 10 жилүүд ихтэй сургуулиуд бас энэ дроны хөгжүүлэлт бус чиглэлээр бас ажиллах ёстой. Төрийн байгууллагууд бас мөн адилхан өөр өөрсдөө дроны нэгжийг ашиглаж байгаа. За тэгээд дроны хөгжлгүүгээр аль ч улсын хөгжил ер нь явхааргүй ийм нөхцөл байдалд бид нэр хүрчээд байгаа. Энэ хөгжлөөс хоцрохгүй байя. За тэгэхээр DroneCon 2026 зөвхөн спортын өрсөлдөөнөөс гадна технологи, роботик, инновацийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болсноор онцлог болж байна. За мөн дроны спортын хөгжил болон ирээдүйн инженеруудыг бэлтгэх чухал талбар болж байна. Би зүгээр өөрийнхөө чадварыг сорих гээд нэг анх удаага оролцож байгаа. Тэгээд
Энэ тэмцээн амар гоё байгаа учраас дараагийн тэмцээнүүдэд оролцохыг хичээж байгаа одоо. Код төвчдөг төрөлд нь оролцсон. Тэгэд түрүүн 430 онооноос 310 он авсан. Цагтаа хэмжээг болохоор үлдсэн оноонуудаа бүтнээр нь авч чадаагүй. Мегатроник инженер нөгөө дроп хийдэг хүн болно гэж бодож байгаа. Анх ингээд би кино үзээд тэгээд ингээд хүмүүс амар код чийд ахаар нь би энэ хүн шиг ууш чадах уу зүгээр тэгээд сонирхолтой. Одоо ер нь бол ингээд дундаж шатын ингээд яг ингээд шинэхэн сурагчдагч биш тэгээд бас бүр амар сурцсан хүмүүс бас биш. Яг гостоос цаашид ингээд Монгол гадаад нэргээд бүх төвцөөд оролцоо тэгээд ер нь сайжрахыг хичээдэг. Цэргийн үн талдаа ч гэх юм уу бас нэг орцгойны дайм болон бас нэг техник технологи хөл нийлүүлэлт алах нь бас ирээдүйд за дүүнэртэй болон хугацаа цэргийн албаагч нарт заах арга барил тэр хугацаа тэр юм дээр бас юм сойрж өөрийгөө бэлдэж эхэлсэн. Дараас маш гоё кайп авдаг, гоё их мэдрэмж авдаг. Тэр талаараа техник сэтгэлээ хөгжүүлдэг. Тийм учраас их хоббитой болж эхэлсэн. Хугацаа цэргийн албаа хаах хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит DroneCon 2026 тэмцээнд оролцож байна. Таны УП-ийн төрөлтөө хоёрт орлоо. Одоо миний өөрөө сонирхож явж байгаа зүйл бол яг энэ дрон байгаа. Тэгээд одоогийн байдлаар одоо багш хүртэл сургалтандаа суусан явж байгаа. Тэгээд даваа тал нь гэх юм бол ер нь бол одоо орчин үеийн техник технологитой хөл нийлүүлж алхаж чадж байгаа л гэж байна. Нарийн нанд мэдрэмжээр гарын хурдаар юм одоо аюулгүй ажиллагаа дээрээ анхаарах хэрэгтэй юм. Бас багийнхан амар байна уу? Сайн байна. Орнуудын дайн тулаан байна тийм ээ. Одоо энэ ерөөсө тактик бүлгийн хэмжээнд дрон эсгээл ерөөсө бөмбөг хайдаг ч юм уу те. Тэгэл ерөөсө одоо ашигтай район талбайг ерөөсө дрон явуулаад харчдаг тийм ээ. Хаана ямар цэргүүд хаана байрлж байна. Зал тагнуулын бүлэг гэхгүй дрон эсгээл ерөөсө жижиг бүлгийн байлын явдаг болсон болохоор ер нь зэрэг түчээ гэхгүй ер нь Монгол улс даяараа те хөгжүүлэхгүй л болоо болчиход байгаа. Яагаад гэвэл бүх дайн тулаан дроноор хийдэгдэг болсон. Одоо бол манай зэрэг түчний анги болгон бүгд өөр өөртөө дронтой дроны салаа бүлэг бүгд тийм оронтойтой болцсон. Тийм болохоор энэ зэрэг түчинд бол дрон бол нэлээд Өмнөслийн DroneCon-аас эхэлсэн. Тэр үед болохоор би яг ингээд тэнцэн шалгалтайгуудаа шарлахаад тэгээд энэ жил хүртэл ингээд одоо ингээд ерөнхийдөө хор шарандаа л ингээд амар нэлээсээ билж жагаад улсдаа ялаад олон улс руу гарнаа л гэж бодож байгаа. Нэг ингэж орж байгаа тагчих юм бол тэр чинь ерөөсөө хизээж бүтэхгүй зүйл. Тэр зүйлийн төлөө ингээ араас нь хичээж, шармаалчиж бүтдэг. Зарим тэмцээний хүрээнд одоо олон улсын шатны өрсөлдөөн 5 дугаар сарын 30-31-нд буян тухай олон улсын нисэх буудалд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм байна. Тэгэхээр зохион байгуулагчдын зүгээс DroneCon-ыг цаашид Азийн хэмжээний технологийн фестивал болгон өргөжүүлэх зорилт тавьж байгааг мэдгэлээ.